саяхан бас иргэдийн дунд судалгаа авсан нийт зээл авсан иргэдийн 25% нь бол өмнөх зээлээ эргүүлэн төлөх зорилгоор дараагийн зээлээ авдаг гэсэн юм судалгаа бол байгаа. За сүүлийн жилүүдэд бол цалингийн зээл, тэтгэврийн зээл, өрхийн хэрэглээний зээлүүд бол нэлээд нэмэгдсэн. Энэ нь бол өрхийн бас амжиргаатай бол холбоотой, орлогын түвшинтэй бол холбоотой бараа бүтээгдэхүүн үнээс шалтгаалan иргэдийн хувьд бол үр зээлийн хэмжээ бол нэлээдгүй нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо үр зээлийн өндөр байгаатай холбогдуулан иргэдийн дунд бол энэ үр зээлийг яаж богино хугацаанд өндөр ашиг олж авах вэ гэдэг ийм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. За энэ хэрэгцээн дээр нь тулгуурласан сүүлийн үед бол энэ санхүүгийн луур, залилангийн асуудлуудад бол нэлээд гарч ирж байгаа. Тэгэхээр өмнө нь бол ингээд бид нэр одоо мэйлээр, мессежээр, чатаар дансны дугаараа явуул энэ ийм мөнгө хэрэгтэй боллоо гэдэг одоо орон гэрийнхэн одоо дотны хүмүүсийн дүр туйлах байдлаар зээл авах ийм тохиолдлууд бол нэлээд байдаг гэсэн бол одоо энэ арга нь бол нэлээд нарийсч эхэлсэн байна. За саяхан гэхэд энэ зээлийн скорингийн ийм оноор бол хүмүүс шилжсэн. Тэгээд энэ одоо зээлээ төлөхгүй муу түүх рүү орох юм бол дараагийн удаа зээл авах юм хүндрэлтэй болсон. Тэгэхээр одоо 6 хоногийн өмнө гэхэд энэ зээлийн оноогийн засч өгнө. Зээлийн оноо одоо зээлийн баталгаатай гаргуулж өгнө гэсэн юм Facebook үүссэн байна л да. Би тэгээ тийшээ бас хандаад ингэхэд та ингээд өөрийнхөө хувийн мэдээлэлээ эхний ээлжинд өгчих. Тэгээд танд энийг чинь гаргаж өгье. Та зээлийн оноогоо за тэгээд банкны лавлгаа энэ бүх одоо ийм Монголиас гардаг нарийн мэдээллүүдэд өгчвөл энэ үйлчлэгийг танд үзүүлэх боломжтой гэдэг нөгөө пэйж маань хэлж байна. Тэгээ би тийшээ бол мэдээж хэрэг өөрийнхөө мэдээлэл явуулаа. Тэгэхээр иргэдийн хувьд энэ ашиглан луур залиланд өртөхгүй байхын тулд өөрийнхөө хувийн мэдээллийг бол маш сайн нууцлах хэрэгтэй. Регистрийн дугаар байна. За тэгээд тэр иргэний бүртгэлийн дугаар гэж бид нар баримтаараа бүртгүүлдэг энэ дугаар байна. За тэгээд тэр банкны дансны дугаар, энэ бүх одоо утасны дугаар, энэ бүх мэдээлэл бол бидний хувийн мэдээлэл бөгөөд таныг бол яг нь луурын одоо цахим залилангийн гэмт хэрэг болоход одоо хамгийн том өгөөж болж байгаа учраас энэ хэсэг дээр өөрийн хувийн мэдээлэлээ нэлээд нууцлах ийм хэрэгтэй байна. За сүүлийн үед гарч байгаа залилангийн төрлүүд дээр найз нөхөд нь эсвэл таньдаг хүн биеишээ хөрөнгө оруулалт хийгээд эдийг олчлоо гэд. Тэгээ эхлээд бол та нэг 100,000 төгрөгөөр ороод үзэхгүй, 50-аар ороод үзэхгүй гэд нэлээ юм ихтгэл төрөөцгөөцгээр хийлээд за тэр данс руу мөнгөө шилжүүлэхээр аппликейшн нь бол яг ингээд бодит сайтыг дуурайлгаад хийцэн хөрөнгө нь өсөж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр яг 10, 20, 30, 40% өгөөжийг маш богино хугацаанд авчгаар нөгөө үр зээлийн дарамтаасаа гарчих юм байна гэдэг энэ санхүүгийн сэтэл дээр нь тулгуурлаад нөгөө хүн илүү өсөж байгаа юм шиг харагдаад. Гэхдээ тэр бол шилжүүлээд байгаа данс нь тэр одоо яг бодит данс бол биш, хуурамч тэгээд ийм цахим виртуал орчинд энэ хөрөнгийн өсөж байгаа юм шиг ийм луурын хэрэгүүд бол сүүлийн жилүүдэд нэлээд гарсан байна. Тэгээд энэ нь бол зөвхөн Монгол улстай биш, олон улсад амсан байдлаар. Тэгээд саяхан гарсан кейс дээр ихэд захимаар гадаад найзтай болж байгаа. Нөгөө гадаад найз нь гадаадын ийм сайт дээр би ингэж ашигладаг болсон. Чи ч гэсэн ороод үзэхгүй юу? Миний данс юм байна гэдэг ингээд дансны агуулгыг явуулчихаа. Тэгэхээр тэр хүнд бол шууд мөнгө шилжүүлээгөө нөгөөх нь нэтгээд хийхээр яг ийм адилхан дуураймал ийм сайт үүсгэсэн явж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ нөгөө богино хугацаанд өндөр ашиг олох гэдэг зүйл хэрвээ ингээд нээлттэй байдаг байсан бол бид нар бүгдээрээ тийшээ ороод бүгдээрээ өнөөдөр баян чинэлэг амьдрах боломжтой. Яагаад заавал танд энэ боломжийг санал болгоод байгаа юм бэ гэдэг дээр нэг анхаарал тавиад дараах нь учир шалтгааныг нь нууцлаад харахгүй бол бид нар эндээс бол хөрөнгө алдах. За зарим тохиолдолд бол одоо энэ үр зээлийн дарамтанд орсноосоо байж болно. Эсвэл өндөр ашиг олоод тэргүүрээ өөр юм хий гэсэн одоо юм шунлын сэтэл маань бид нарыг бол маш их санхүүгийн дарамтанд оруулдаг. Зарим тохиолдолд хүмүүс өөртөө мөнгө байхгүй бол найз нөхдөсөө хамаатан садангаасаа зээл авдаг. Эсвэл өөртөө байгаа хөрөнгөө банкнд тавьдаг. Ингээ орон гэрээ барьцаалдаг, зээл авдаг. Тэгээ энээсээ болоод дарааны санхүүгийн дарамтаасаа болоод сэтгцийн хувьд бол маш хүнд байдалд ордог. Эргээд тэрийг нөхөд ар гэрийнхнийхаа өмнөөрөө харахад маш хэцүү болдог.